Монгол улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ожир Батар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд Элэг бүтэн Төв аймаг хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Энэ өдөрлөгт эрүүл мэндийн яам улсын хэмжээнд лавлгаа тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төв эмнэлгүүд, тусгай мэрэгжлийн төвүүдийн төлөөллүүд оролцсон юм. Монгол улсын засгийн газраас Элэг бүтэн Монгол гэдэг үндэсний хөтөлбөрийг сая батлан гаргасан. Энийхээ хүрээнд эрүүл мэндийн яамнаас энэ хэрэгжилтэйг хангах. За 5 сарын 5-ны өдөр бол Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн бүр албан ёсны нээлтийг бол орон даяараа хийсэн байгаа. Энийхэн дараагаар бид орон нутаг аймагуд дээр очиж нэгдсэн өдөрлөгүүдийг зохион байгуулж байна. Өдөрлөгүүдийг зохион байгуулахын зэрэгцээгээр орон нутагтаа энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа. Анхан шатны илрүүлгүүд тэр ВЦ вирусын 40-40-оос 65 насныхаа иргэдийн ВЦ вирусын илрүүлгийг орон нутагт одоо хийж эхлэв байгаа тийм ээ. Энтэйгээ холбогдуулан ажлын газар дээр үзэх, холбогдох зарим нэгэн тоног төхөөрөмж шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдэж явж байна. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ожир Батар Төв аймагт ажиллах үеэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг Баян өнжөөл, Баян өндөр, арах уст, мөнгөн морь цэрэг сумдад төргөн тусламжийн үйлчилгээ үзүүлэх 8 пурган автомашин, УАЗ 469 автомашины түлхүүр гардуулан өгсөн юм. Мөн түүнчлэн багуудад яаралтай төргөн тусламжинд явах 54 мотоциклийг өгсөн нь энэ цаг үед тулгамдсан мөн яаралтай шийдэх асуудлуудын нэг байсан хэмээн тус сумдын салбарын ажилчид болон иргэд хэлж байлаа. Өнөөдөр ихэд Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд Төв аймаг дээр Элэг бүтэн Төв аймаг гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд бид ажиллаж байна. Өнөөдөр 9 машин, 9 автомашиныг бол одоо Төв аймгийнхаа иргэдэд Төв аймгийн одоо эрүүл мэндийн салбартаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд нь зориулж шаардлагатай тоног төхөөрөмжийг бол одоо бас өгж байгаа. Тэрээр хэлэхдээ нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум багийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг цагаалталгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарлсан байгаа. Аймаг сумаас алслагдсан иргэд малчтад цас зудтай цагаагаар хүндэрсэн нөхцөлд эмч мэрэгчлэтнүүд найдвартай унаагаар цагаалталгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна хэмээсэн бөгөөд төргөн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа амжилт хүсэж алтан шар зам нь үлзийтэй байхыг өрөөсөн юм. Дээрээс нь Элэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөр маань өөрөө Монгол улсын үндэсний хөтөлбөр учраас үндэсний хэмжээнд хэрэгжих. Үндэсний хэмжээнд хэрэгжихэд одоо шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлууд жишээлбэл одоо бид цус цуглуулж байна тийм ээ. Цусны банкыг зөөвөрлөх, цэр авах одоо ингээд бүхэл асуудлуудыг нэгтгэж цуг хамт нь хийж байгаа. 2001 иргэнд 2800 төгрөгөөр ВЦ вирусын илрүүлгийн туузан онцлогоонуудыг хийж байгаа. Одоо та бүхэн энэ дээр харж байгаа. Энэ 2 майхан дээр 3 майхан дээр бол анхан шатны ВЦ вирусын илрүүлгийн туузан онцлогыг хийж байгаа. Энэ дээрээс нь дахиад ВЦ вирус илэрсэн улсуудаа дахиад нарийн мэрэгжлийн нарийн онцлогт хамрагдаад тэр нь ЦТ вэ нү, ВТ вэ нү, хавсарсан хэлбэрийн ДТ вэ нү гэдэг шинжилгээнүүдийг хийж өгч байгаа. Энэ өдөрлөгийнхөө хүрээнд бас одоо нэгэн талаа Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгагдсан. Анх хэлж бол одоо мөрийн хөтөлбөр тусгагдаж улсын хурал дээр батлагдаж их хурлын дарга, их хурл даргын санаачлагаар их хурлаар батлагдаад их хурлын гарч хууль болоо тийм ээ. Тэгээд засгийн газрын мөрийн хөтөлбөр болж энэ мөрийн хөтөлбөрөөс үндэсний хөтөлбөр болж хэрэгжиж байгаагийн хувьд тийм ээ. Бүх орон нутагтаа хамарч энэ илрүүлгийг хийх иргэдийнхээ 2020 онд Монгол улс элэгний хавдар, элэгний хатуурал, элэгний ВЦ вирусын одоо шинжилгээгээ бүрэн хийдэг, хавдрыг бууруулсан, элэгний хатуурлыг эмчилж чадсан, зарим нэг элэгний хорт хавдрыг эмчилж чадсан ийм орон борноог зорилтоор тавьчихсан. Энэхүү өдрлийн үеэр Төв аймгийн мөнх алдрын талбайд цугларсан иргэдэд халдвар төвчин судлалын үндэсний төв, улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч мэрэгчлэнүүд элэгний хатуурал, хепатитын вирусын халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оншилгоо хийсэн бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, геронтологийн үндэсний төвийн эмч мэрэгчлэнүүд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг мөн давхар хүргэж байсан юм. Иргэдийн эрүүл мэндийг өвдөхөөс нь урьдчилан сэргийлгэж ингэж авч байгаа явдалд бол энэ манай аймгийн хөтөлмөрчдүүд их баяртай байна. Одоо бол бид нэр бол энэ эмчилгээ суулгаанд яаж ямар өвчтэй байгаагаа одоо онцлуулж байгаа явдалд бол одоо бас
төргөн шуурхаа үйлчилж байгаа явдлууд баяртай байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол улсад нэмэгдэж, элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр 7 хүн нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын 15%-ыг эзэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн төвөр судалгаанаас үзвэл манай улсад гепатитын B, C вирусын архаг халдвараар 400 мянган орчим хүн өвчлсөн байх магадлалтай байгаа юм. Өдөөний манд бол амрал байна. Нэг дараа олон газар яахгүй шууд ингээд шинжилгээ өгөөд эмчтэй үзүүлээ зөвлөгөө аваад байна. Одоо энд бол хүмүүсийн сэтгэл их өндөр байна. Одоо эн чинь доор нь оншийг хилээд өгчөж байна. Тийм учраас бид их баяртай байна. Одоо эн чинь одоо бид чинь имлэгээр үзүүлэхээр жоожор дугаартай номер авдаг, 40 сарын дараа номер авдаг. Энд бол өнөөдөр бол одоо их сайхан байна. Өдөөний малчид бид нар бөө нэг дараа ингээд нэг өдөр ингээд бүгдээр нь үзүүлчихэж байна. Манд бол бас сайн шалтгаалаа. Тэсна буда би бол одоо их хот нь харуулчлаа. Одоо энэ ясны сэргийлтийг үзүүлчлээ. Тэгээ нөгөө вирусаа таалуулчлаа. Эхэл одоо бүхэл эмчгийг өнөөдөр хэдхэн цагийн дотор хийлгэчлээ. Манай улсад гепатитын вирусын архаг халдвар өндөр байгаа нь Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй. Цаашид элэгний хатуурал хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдэж байгаа юм а. Тиймээс энэхүү хөтөлбөрийн хүрээнд гепатитын вирусын халдварын талаар иргэдийн мэдлэгийг дайжлуулах, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь онцлох, эмчлэх, халдвар дамжих замыг далсан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа төрийн нарийн бичгийн дарга мэдээлж байсан юм а. Түүнчлэн батлуулсан хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагаа, төр болон хувийн хвшил, мэрэгжлийн нийгэмлэг, холбоо болон ард иргэдтэй нягт хамтран ажиллана гэдгээч мөн дурдсан юм а. Монгол Улсын засгийн газар сая бол 2020 онд элэгний хорт хавдрыг, элэгний тэр хатуурлыг, ВЦ-ийг илрүүлсэн одоо жишг улс олон борноо гэж зарлцсныхан зэрэгцээ. Сая бол өнгөрсөн 2 сарын өмнө Америкийн нэгдсэн улс бол Америкийн нэгдсэн улс иргэдийнхэн 2030 онд яг ийм зорилтыг бас хэрэгжүүлж чадна гэсэн улс орон болно гэсэн зорилтыг тавилаа те. Тэгэхээр бол эрүүл мэндийн салбар энэ элэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөр дэлхийн жишгтэй, дэлхийдээ хөл нийлэн зэрэгцэж алхаж байна гэж. Саяхан Женевд бас олон улсын дэлхийн эрүүл мэндийн төлөөлөл иргэдийнхэн энэ ВЦ вирусын илрүүлэг, элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж тэр одоо элэгний хатуурал, элэгний үүсэлтэй ВЦ вирусын өвчлөлийг хамгийн одоо жишг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаас нь тус дэмжиж иргэддээ тэр 4 төрлийн нэр төрлийн одоо элэгний вирусын эсрэг эмийг тийм ээ эрүүл мэндийн даатгалаас 210 мянган төгрөгөөр хөнгөлж $85 буюу 210 мянган төгрөгөөр эмчилж иргэдийг нийт нь хамруулж чадж байгаа улс орны тоонд Монгол улс байна гэж одоо Стэнфордын их сургууль дээр ч бас энэ яригдчихсэн. Саяны Женевэнд дууссан манай сайд бас албаны усууд яваад ирсэн энэ хуралдаан дээр ч гэсэн бас шаасагдсан байна. Энэ бол их сайхан зүйтэй асуудал. Энэ бол одоо их сайхан санаавч нэгдсэн юм чинь одоо хүний төлөө хандж байна. Энэ их зүйтэй асуудал гэж бодож байна. Танай өнөөдрийн үйлчилгээ бол их сайхан үйлчилгээ боллоо. Тий, энэ шиг юм үйлчилгээ ер нь аймаг сумуудаар явж ивэл одоо бид хөдөлмөрчдүүд их л баяртай байх бах та. Би одоо энэ хавдар судлалынхаа гарант меди хоёртлоо үзүүлэх гэж явна да. Ард түмэн иргэд эрүүлж ил улс хөгжин. Цогц үйлчилгээ явж байгаа болохоор одоо энэ иргэдийнхэн эрүүл элэгтэй болохын тулд ингэж явж байгаа бол энэ төр засгаас авч байгаа арга хэмжээ бол их л сайн арга хэмжээ болж байна л гэж бид нэг сайшааж үзэж одоо тэрэнд бол одоо хамаагдаж эрүүлжихийн төлөө л одоо явж байна да. Монгол Улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр энэхүү Төв аймагт амжилттай хэрэгжсэн бөгөөд Говьсөнбөр болон Дорногов аймагуудад элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр үргэлжлэн хүрэх болно. Элэг бүтэн Монголын төлөө хамтдаа ажиллацгаая.